Сайн бацхан уу. Хэрэгтэй компьютер зэчингээс өгтөн подкастын маш их эпизод эхэлж байна. Энэ удаагийн зочноор 2021 оны манлайлагч сурагч хүрэлцээсэн байна. За өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаач. Сайн байцгаана уу. Намайг Болор Туяа гэдэг нийслэлийн ерөнхий боловсролын 124 дугаар сургуулийн 12-ын байнгад суралцдаг байгаа. За чөлөө цагаараа юу гэдэг вэ? За чөлөө цагаараа ихэвчлэн бүтээлээ уралдаг. За энд бол би гол нөгөө бүтээлээ ярих гэж ирсэн байгаа. Тэгээ бүтээлээр минь дамжуулж намайг энэхүү подкастад урьсан байгаа. Тэгээ намайг урьсанд баярлалаа. Тэгээд би ер нь чөлөө цагаараа ном уншдаг. Тэгээд шүлэг зохиодог. Тэгээд ихэвчлэн эссе бичдэг. Тэгэл ихэнх цаг нь ер нь бүтээлд маань ингээд явцдаг байгаа. Бүтээлийнхаа тухай жоохон хэлээд дэлгэрэнгүй танилцуулбал ямар бүтээл хийдэг вэ? За энэ бүтээлийг хийж эхлээд одоо бол яг нэг 5 сар болж байна. Энэ 100 бүтээлийнхээ санааг YouTube-ээс олоод авсан. Ингээд нөгөө нэг танил дүүтэйгээ хамт явж хагаад гараар урлах орсон байхгүй. Тэгээ тэр гараар урлахуруу ингээд нэг дэлгүүр байдаг. Тэр ингээд дэлгүүр рүү орсон мэдрэмж тэр анхны сэтгэл надад үнэхээр сайхан санагдчихсэн. Ингээд хүмүүс ингээд жижиг зүйлсүүдээр өөрөө ингээд гараараа урлаад тэргүүрээ ингээд одоо өрхийн аж ахуй бизнес эрхэлж байна гэдэг надад үнэхээр таалагдаад тэгээ би ч гэсэн оролдож үзье гэж бодож исэн. Тэгээд анх одоо нэг бүтээлийнхээ санааг олж аваад хийж исэн. Тэгээ гэртээ очиод бодсон л доо ингээд юу хийх вэ гэж их бодсон. Тэнд ингээд маш олон жижиг юм деталь материалууд байгаа байхгүй юу. Тэргээр юу ч хийж болно. Тэнгүүд нь ингээл YouTube ухаж байгаа. Тэгээд ингээд өнгөнд оруулсан юм олсоор тийм сав хийдэг. Тэгээд ийм хэлбэрт оруулаад ийм одоо айгу тэрний надад илүү гоё санагдсан. Одоо айгу тийм модоор ингэж юм хийж байгаа нэг эко гэдэг утгаар нь. Тэгээ бас хүмүүсийн нэг тийм хүмүүс хитрхи юм ганган чамин зүйлсээс илүү нэг тийм энгийн минимал тийм юмд айгу дуртай болсон шүү дээ. Тийм болохоор би бас яг тэрийг нь бодож байгаад тэгээд хийж эхэлсэн бүтээлийнхээ санааг. Тэгээ бүтээл маань болохоор олсоор хийгддэг. Тэгээд хатаахад их цаг хугацаа зарцуулдаг. Тэгээ бас нэг үзэгний сав хийдэг. Тэгээ сая шинэ жил болсон. Тэгээд шинэ жил болсон болохоор хөөрхөн гацуурны тоглоомод бас хийсэн. Хэл хаасан болохоор бас нэг тийм хийж чадахгүй байгаа. Материалаа авч чадахгүй байгаа. За тэгвэл чөлөө цаг гэж яг таны хувьд юу вэ? Чөлөө цаг гэдэг бол хүний хувьд яг өөр зүйлсүүд байдаг бах. Миний хувьд бол ямар ч хамаагүй шин зүйл туршиж үзээд өөрийгөө сорих нь бол миний хувьд чөлөө цаг. Яг зарим хүний хувьд бол хичээл бүх ажлаа хийж дуусгачаад яг зүгээр сайхан орон дээр унтаж амрах ч юм уу уцаа авах зурагт үзэх явах тэр үний чөлөө цаг бах. Таны хувьд яг чөлөө цаг гэж яг юу гэж тодорхойлдог вэ? Чөлөөт цаг гэж бол хамаг ажиллаа хийж дуусгаал тэгэл өөрт үлдсэн тэр цаг хугацааг л хэлэх баг. Гэтэ яг ингээд бодоод ахаар миний энэ саваа хийж байгаа бол яг нөгөө нэг юм чухал ажлуудын дараагийн ажил ахгүй юу. Тэгээ яг чөлөөт цаг гэхэлэр яг өөртөө зарцуулагдж байгаа цаг. Энэ сав хийж байгаа, ном уншиж байгаа энэ тэр чинь бүгдээрээ миний нөгөө ажил гэж одоо ойлгож болно. Миний хийх л ёстой зүйл. Харин чөлөөт цагаараа бол тэгэл өөрийгөө амраад гэлэх та тий. Тэр би бол тэгж л ойлгосон. Яаж амраад вэ? Тэгэл 50 байна. Бусдын л адил сайхан 50 амраал хэрэгтэй лөө. Тэгвэл анх тэгвэл ингээд саваа хийж эхлэхэд бол нэг тийм бүтэлтэй их сайхан ингээд бүэстэй гоё болоод явсан муу эсвэл фейлдээд бас бүтлгүүтэх зүйлсэд байсан уу? Маш их фейлдсэн мөр. Яг тэр үед чинь ингээд шагналд авсан мөнгөө одоо нэг элтгэх урлагийн улсын аврагт орсон байхгүй. Тэгээд тэнцэнээс ингээд шагналд ирсэн 200 мянган төгрөг байсан. За тэр шагналд ирсэн мөнгөөрөө ингээд одоо тэр мотивашн авчаад байгаа шүү дээ. Тэргүүрээ ингээд YouTube-ээс хараад юмнуудаа хийх гэх материалуудаа бүгднгийн тэр мөнгөнд зарцуулсан заяа. Тэгсэн чи бүгд байхгүй. Тэгээд нэг ингээд цаванда хутгачих юм бол бас дахиад хэлбэрт орохгүй заяа. Тэр чинь ингээд тарган цаванд ингээд хутгадаг байхгүй. Тэгээд нэлээх үйл ажиллагаа орноо. Нэг савыг ер нь бол 4 хоногт хийн. Тэгээд өдөрт нэг 10 сав гаргалаа гэхэд бол 4 хоногт 10 сав гарна гэсэн үг. Тэгээд нэг цаванд хутгачаар болохгүй гээ. Тэгээд ингээд ерөөсө болж бүтэхгүй ингээд сар гаруй зууралцсан. Тэгээд ингээд шаараар ингээд хэлбэрт оруулна. Шаар нь ингээд цавныхаа хоорондоо ингээд хагарчаад болтгоо зэ. Тэгээд бүр ингээд яахаа мэдэхгүй ингээд уутаар ингээд ороож агаад хийж үтсэн. Шаараа 2 давхарлаж агаад ингээд хийж үтсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхдийн нөгөө хилдэг бөмбөг гэдэг штэ. Буцаа хийг нь гаргаад буцаад ингээд хийлээд байдаг. Тэр бөмбөг нэрээ байж болох юм байна гэж санаа орж ирээд тэгээд тэргээр хийж үтжсэн. Тэгээ тэрнгээр хийсэн ч ихсэн бас нөгөө би тэргээр хийсэн чинь нөгөө тэр чи буцаж аавна штэ. Хилдэг бөмбөгийг чи нөгөө шаар шиг хагараад тараад алга болчихгүй. Тэгээд нөгөө томороо байна. Гэсэн чи тэрийг нөгөө битгүү ингээд оруулч ингээд ороогоод хийцэн чи нөгөө бөмбөгөө гаргаж болохгүй болгоцсон зэ. Яа энэ үчлэн фейлдчихсэн тохиолдол зөндөө байгаа. Тэгэл цаван маавнд юм хатаад
цаван дотор утсан унгаагаад бүр юу. Ямар Харин тийм YouTube-с бичлэгээс хийж байгаа шүү дээ. Тэгвэл цаван дотор уцсан унгаагаад бүр тэгээд фэлцэн дүү. За болд юм уу гэж их бодож байсан л та. За би энийг зараад нэг тийм амар санхугаа ингээл хангаал амар баян болохгүй дээ гэж бодно. Тэгээд болдгийг гэж бодож байсан чинь тэгэл хийгээл амар санагдал. Цаанаас л нэг хиймэр санагдаад. Угаасаа би нөгөө багасаа юм нөгөө бүтээлч зүйлд амар туртай байсан. Тэгээ бага ингээд байхын нөгөө шүрээр ингээл юм хэлхээл одоо өөрөө юм бүгж зүгээл янз янзын нөгөө амтан шүрээр хийдэн штэ. Тиймэрхүү зүйлд амар туртай байсан. Тэгээ гараар ер нь бага ангидаа шинэ жилээр жил болгон л бүтээлч сурагч болдог байсан да. Тэгээд нөгөө бүтээлч байдлаа нөгөө хөгжүүлэх гэ энэ 100 бас оёдлын сургалтанд суусан. Тэгээд эмэгтэй хүн чинь бас нөгөө үйлчин байх хэрэгтэй гэж тэгдэг штэ тий. Тэм болохоор оёдлын сургалтанд цугаад одоо өөрийнхөө өмсөж байгаа бүх хувцас юм ойж чадах хэмжээнд болсон оёдлын 3 дугаар түвшинтэй болсон. Автомат мэрэгжил сургалтын төвийг төгссөн. Энэ зуныг бас үр дүнтэй өнгөрөөсөн. Тэгвэл ер нь яг яагаад тэгээд байд юм бол тэр бүтээлүүдийг? Юу яг яагаад ингээд фейлдэд ингээд болохгүй штэ. Тэгвэл мөнгөө бас тэгж амар сайн хангаад бас баян болоод тэхгүй юм байна. Тэгсэн мөртлөө яагаад тэр бүтээлүүдийг ингээд хийгээд тэрнээсээ ингээд кайф аваад ингээд яваад байт юм бол. Яг аливаа минь нөгөө нэг цаатахыг харчаар нэгсэн за хийчлээ дээ гэж нэг гоё мэдрэмж төрдөн штэ. Яг тэрнээс л болдог баг. Одоо ямар нэгэн зүйлээс мотивашн авчаал тэрийнхээ ингээд үр дүнгийн үзэхгүй ингээд дуусгачаар нэг сэтгэл нэг юм үлдээд байд юм а. Тэгэл дуусгачих юм бол цаанаасаа сэтгэл ингээл дүүрэл гоё яадаг болохоор тэр юмныхаа цаана гарыг гэсэн нөгөө өөрийн нөгөө чанараас л болдог. За тэгвэл бас ингээд зараад ингээд тодорхой хэмжээнд нь бол ингээд мөнгөтэй болчихж байгаа шүү дээ. Одоо нэг хийж аваасаа л нэг мөнгө гуугаад байхгүй нэг өдөртөө бол нэг өөрөө бас ингээд юм авчхаар санхүүгийн бас ингээд гайгүй бас ингээд төвшин зас ингээд бас одоо ингээд үеийнхнээсээ бол гайгүй болж байгаа гэж бодож байна. Тийм ээ. Тэгээд тэр үед яг мөнгө санхуугаа ер нь яаж зохицуулдаг вэ? Ер нь яг ямар арга барилаар хадгалах дээр яг ер нь юу гэж бодож байна? За би бол нөгөө нэг цаашдаа ингээд нөгөө мөнгө нэг тийм хадгалаад байдаг. Харин зүгээр нэг юмны зорилго тавьчаад мөнгө хадгалдаг. Одоо жишээлбэл энэ сард энийг авна гэсэн бол яг тэр сардаа тэр мөнгөө хадгалаад тэрийг авч чаддаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө мөнгөө ингээд хадгалаад байлгаал яг юу авах нь тодорхойгүй тэгээд мөнгөө байлгаал байдаггүй. Тэгж хадгалж чаддаггүй. Үрчдэг аахгүй. Тийм тэгээд мөнгө гэдэг бол одоо нөгөө нэг их чухал шүү дээ. Мөнгөөр бол бүх зүйлийг хийн. Тийм болохоор одоо мөнгөө ингээд зохицуулах мөнгө санхүүгийн тал дээр бол ер нь бол жоохон мэдлэгтэй хэрэгтэй л дээ. Би бол нөө 8 дугаар анги 9 дугаар ангиас хойш ажил хийсэн. Тэр цагаас хойш ер нь бол аав хоёр маань миний цалинг бол аваад байдаггүй. Яг өөртөө зарцуулаа, өөрөө ингээд зөв зохистой зарцуул гэдэг. Тэгээд яг авч зорно гэсэн зүйлээ хадгалсныхаа дараа мөнгөө зарцуулдаг. За тэгээд хэрэгтэй зүйлсүүдээ эхлээд авна. Заас хаяа бас өөрийгөө нөгөө бас эрхлүүлэн те амттай маавн тэгээд найзуудтайгаа яа гарч орно гэд мөнгөийг өөр нь бол яг зөв зарцуулах хэрэгтэй. Бас нэг бас өөрөөсөө ч харамлал өрөөлөөс ч харамлал байлгаал ахаар бас амар хэрэггүй гэж бодож байна. Тэгээд одоо саваа хийгээд бол бас хөөрхөн өөрийнхөө санхүүг ингээ хангаад явцдаг. Тэгэхээр мөнгөн дээр бол яг зоригтой тохиолдолд бол маш сайн хадгалж чаддаг. Тэгээ ямар нэгэн байдлаар бол яг нэг юм зорьсон авахыг хүсээг бол үрчдэг. Яг юу зорьдог вэ? Окточ амар өрлөгөн штэ. Ян зүрийн нүүрний буудаг гэстэй цүнх мөнх ингээ хов сунар гээд тэн дээр. Тэгээд авах юм унтахгүй штэ. Маш их байгаа штэ. За одоо жишээлбэл сүүлд бол би шинэ жилийн тоглоом хийж зарсан гэж байгаа штэ. Шинэ жилийн тоглоом хийж зараад за би нэг 40,000 төгрөгөнд ингээд материал авч байгаа байхгүй юу. За түүнээсээ би 40,000 төгрөгөнд ингээд материал яг мөнгөн дүнгээр нь бодож үзэх юм бол. За тэгээд би зараад нэг 150,000 төгрөг олж байгаа гэж бат. Тэгэхээр 40,000 асгаар би нэг 100,000 төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. За тэгээд сүүлд бол нэг ном авсан. Одоо 12 дугаарыг төгсөж байгаа болохоор надад авах ном, судлах хичээл бол таймгүй их байгаа. Тэгээд нөгөө эсэний номууд их хэрэгтэй байсан. Тэгээ үлзий учир жаргалын нэг үсгийн хязгаарыг авсан байгаа. Тэгээд ямар ч гэсэн 2-3 ном авсан. Тэгээд тэр маань нэг 70-80,000 төгрөг болсон байна. Номонд их мөнгө зарцуулах гоё л да. Номын дэлгүүр орох тэр мэдрэмж яагаад ч юм их гоё байдаг.
нэг дулаахан тэгээд ороод ингээд авахгүй ч гэсэн ингээд үзээд суух. Тэгээд одоо би жишээлбэл ингээд одоо уран зохиолын хувь хүний хөгжлийн номууд ингээд илүү сонирхоод тэдрийг уншиж байгаа штэ. За яг хуу ийшээ ингээд жоохон яваад жоохон байгалийн ухааны ном, тийм танин мэдрэхүйн ном ингээд сонирхоод үзэхээр бас айгүй гой сонирхолтой. Номын дэлгүүрт бол ингээд нэг орцсон байхад бүр нэг цагийг ч гэсэн ингээд бараг зарцуулцдаг. Тийм. Миний хувьд ч яг тэгдэг. Тэнгүүтээ ингээ хүүххүмүүст одоо ингээ зөвлөж одоо хэлэхэд бол ямар нэгэн байдлаар хүүхдээ ном уншуулдаг болгоё. Ингээд манай хүүхд ном уншихгүй нэг байвал яг дагуулад яг номынсаа орчвол амар хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь бол нөгөө хүнд нөгөө үглэж яхаар үлгэрлэж нөгөө нэг юу яах хэрэгтэй гэдэг. Хамт дагуулаад номынсаа ороход номынсаа гэдэг чинь амар гоё. Тэгэл өөрөө ингээд ном өдр барьж үзэл ингээд сонирхол явчихна. За цаашдын ер нь зорилго төлөвлөгөө юу байгаа вэ? Яг одоо 12 дугаар анги хагас жил ингээ өнгөрцөн маш том одоо зүйл дээр ирсэн байна. Яг ямар их сургуульд яг ямар мэрэгчлэр явъя гэж бодож байна. За ер нь бол яг нөгөө яг нэгэн зүйл ингээ барьж ингээ тэрийг явахгүй ингээ А Б В гэд хувилбарууд байгаа. За тэгээд нэгт бол гадаад явах хувилбар байна. За тэгээд хоёрт тэгэл ер нь бол би нөгөө багасаа одоо миний шагналууд ер нь ихэнх нь илтгэх урлаг тэгээ уран жиргээ яруу найргийн тэмцээнүүдээс авсан шагналууд байгаа. За тэгээд ер нь бол яг энийгээ цаашдаа хөгжүүлээд явъя гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол нэг сэтгүүл зүй чиглэлээр явна гэж ер нь төлөвлөсөн байгаа. Тэгээд бас дахиад нэг хувилбар байгаа. За ямар хэлбэр? Батсан юм байгаа. Батсан юм зөндөө байна уу? За тэгвэл 12 дугаар ангийн одоо тий 10 жилийн бас хамгийн сүүлийн анги өндөрлөгөөс харахад яг доош үеийнхэнтэй ер нь яг юуг зөвлөх, яг юун дээр анхаармаар санагдаж байна? Яг хичээл бүх юм биш гэж яриад байдаг те. Гэхдээ ер нь бол хичээл чухал л да. Хичээлээ сайн хийх хэрэгтэй. Гэхдээ нөгөө нэг ганцхан хичээл гэхээс гадна бас өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг одоо хүн ингээд нэг л зүйлийн төлөө ингээд яваал ахаар яг тэр нэг зүйлдээ баригдчихдаг юм шиг санагддаг. Спорт, урлаг, сурлага бүх зүйлээр өөрийгөө нөгөө хөгжүүлээд ингээд тэр дундаас тэр олон зүйлс дундаас хүн өөрийгөө олдог. Тэгэхээс биш ингээд нэг зүйлийн төлөө ингээд яваал эцэсүүлдээ тэрнээсээ залхах ч юм уу тийм зүйл болчих юм бол яах юм бэ те. Тийм болохоор бас ингээд аль талдаа өөрийгөө хөгжүүлж агаарэ гэж хэлмээр. Тэгвэл би сая яг бодлоо дүнгийн тал дээр ер нь яг юу гэж боддог вэ? Дүн ихэнх хүмүүс одоо сая ялангуяа сүүлийн үед ямар дүнгийн төлөө амьдраад байгаа ш дүн гэдэг зүйл ямар хэрэгтэй юм гэж ярьдаг болсон байна. Дээр үед бол дүн гэдэг зүйл бол маш чухал байсан. Яг таны хувьд дүнгийн хувьд яг юу гэж боддог вэ? Би дүн дээр нэг тийм санаа зовдөггүй. Яг хийгдсэн хүнд бол дүн нь гараал ирдэг болохоор. Тийм дээ. Нөгөө нэг яг хичээлээ цаг тухайд нь хийцэн явцдаа сайн байгаа хүүхдийг бол багш нар яг тэр байгаагаар нь л дүгндэг болохоор би нэг тийм дүн дээр нэг санаа. Яг дүн гэдэг зүйлээ хамаагүй тэр муу байсан ч яах юм гэдэг. Тэ хамаатай штэ. Яг тэгвэл чамааг үнэлж байгаа тэр үнэлгээ юм чинь хамаатай. Тэгээд тэр хувийн хэрэг дээр бичигдэн цаашдаа ихтэй сургууль ажил гээд бүх зүйлд ороход тэр дүн чамд хамаатай болохоор ер нь л би л дүнг бол хамаатай л гэж боддог. Чамааг үнэлж байгаа үнэлгээ л юм чинь. Яг миний хувьд ч гэсэн яг дүн гэдэг зүйл болоос ихэнх хүмүүсийн яг хаях зүйл бол биш шүү дээ тий. Ямар хүн сайн дүнтэй байдیں۔ Яг багш нарынхаа өгсөн бие даалтыг хариуцлагатай хийгээд яг цаг тухайд нөхцөн хичээлийнхоо үеэр өөр юм хийхгүй яг тэр үедээ жоох ингээ анхаарад ч юм уу идэвхтэй оролцсон тийм хүүхэд нэг санаа зовлтгүй яг түрүүний хэлсэн шиг сайн авах яг ямар нэгэн байдлаар хүн надтай ч юм уу одоо тантай ч юм уу танилцаад эдгээр минутын дотор хин гэдгийг мэдрэхийн тулд хэцүү шттэ яг энэ хүүхэд хичээдэг хүүхэд эдгээр мэдгэд хэцүү учраас дүнгийг хараад яг эхний удаагаар дүгнэх тийм зүйлсүүд яг гардаг байна. Эхний удаад бол яг тийм өнгөн зүйлсээр л дүгнэн шттэ тий. Тэгээ дараагийнхан тэр хүний хандлага аливаа юмд хандж байгаа зүйлс гэл явах бах та. За тэгвэл одоо шагнал медалуудын тухай ярих гэж бодож байна. Зөндөө олон шагналтай байна. 2021 оны манлайлагч сурагч юм. Манлайлал гэж яг юу юм бэ? За манлайлал гэдгийг бол би өөрийнхөө нүдээр харахтаа англи хэлтэй сайн байх. Тэгээд одоо би ингээ элтгэх урлагаар хичээлж байгаа шүү дээ. Элтгэх урлагаар сайн байх. За ангийн дарга ингээд би одоо 7 жил хийж байна. Тэгээд ингээд ангийн дарга ингээ хийх гээд би эдрийг бол нэг тийм манлайлал гэж харддаг. Эдгээр бол зүгээр байдаг л манлайллын харин жижигхэн хэсгэл гэж би боддог. Манлайлал гэдэг зүйл бол зүгээр одоо
одоо ингээд би ингээд бага ингээд ахад ингээд дээдлийн ах ч нараас ингээд айгу тийм юу авдаг гэсэн байхгүй юу? Мотивашн авдаг тэр хүмүүс надад одоо инфлюенсер болж ийн гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл би бусдад одоо ингээд одоо юу гэмээр ч юм дээ бусдад ингээд сэтэл одоо юм хий гэсэн сэтэл төрүүлэх тийм мотивашн өгч чадж байвал энэ бол манлайлал гэж би боддог. Тэхээс үүш нэг тийм мундаг одоо англитэй сайн элтгэх урлагаар хичээлдэг байх, олон шагналтай медальтай байх нь тэр бол нэг тийм манлайллын жижиг хэсэг л гэж боддог. За тэгвэл яг таны хувьд манлайлал гэдэг зүйл тийм юм байна. Та яг тэр зүйлээрээ манлайлаад энэ шагналаа авсан байх гэж бодож байна уу? Аха. Би яг тэгжэл боддог. Яг нөгөө энэ жил 2021 он карантины үе байсан. Бид нэр айгуу тийм юу байсан штэ. Хүндхэн цаг хугацааг туулж ин. Тэгээ 2022 онд ямар байхыг сайн мэдэхгүй л байна л да. Тэгээд энэ хугацаанд бол бүгд л ингээл гэртэй байсан. Тэр үед болохоор би ингээд цахимаар их олон зүйлсээр одоо өөрийгөө сорж исэн. Тэгээ тэмцээн оролдоонд ч ихсэн их орсон. Одоо цахимаар бас яг нөлөөлсөн л дөө видео, TikTok ингээд тиймэрхүү зүйлсээр ингээд бусдад ингээд үлгэр дуурайл үзүүлэх маягаар тиймэрхүү тэмцээн оролдоонд их оролцож исэн. Тэгээ 2021 онд ямар ч исэн карантины үед зүгээр суугаагүй болохоор л надад энэ манлайлагч гэдэг шагнал ирсэн баг гэж бодож байна. Тэгээ айгүй нөгөө баяртай яагаад гэвэл 2000 одоо нэг бүтэн жилийнхээ нөгөө нэг үр дүнг ингээд юу яаж байгаа болохоор дүгнүүлж байгаа болохоор надад их үнцэнтэй санагдаж байна. За тэгвэл бусад шагналуудын тухай хамгийн ер нь авч ирсэн том шагнал яг таны хувьд яг юу байсан бэ? Одоо 2021 оны манлайлагч сурагчаас гадна. Яг хоо шагналаа нэг том жижиг гэхээр бас хэцүү юм тий. Яг хоо нэг ус нийслэлд орсон байхлаараа том сургуульд байхаараа жижиг болчихгүй шүү дээ. Яг өөрийнх нь хувьд, яг таны хувьд хамгийн том санагдсан. Тэгэхээр өөрийгөө яг сорж чадсан. Энэ жил гэх юм бол за алхтаа тэмцэх газар зохион байгаас элтгэх урлагийн тэмцээн байгаа. Энэ тэмцээнд би бол маш их хичээсэн. Удирдамж нь бол бараг сарын өмнө гарсан байхаа. Тэгэнгүүт тэр хугацаанд би элтгэлээ бичсэн, найруулсан. За тэрийг ингээд бараг өдрө болгон шахуу уншиж ингэж бэлтжижсэн. Тэнгүүдээ нөгөө нэг эхний шатганда тэг видеого хийлгээд видеон дээрээ эдит хийгээд ингээд цаг хугацаа их зарцуулсан байхгүй юу. Тэгсэн чинь бүр ингээд нөгөө улсын хэмжээнд шүү дээ. Улсын хэмжээнд ингээд эхний 9 хүүхдийн тавт орсон байсан. Маш их баярлалаа. Тэгэл нөгөө нэг цахимаар ингээд шалгаруулалт нь явагдсан. За тэгээд эхний тавт орсон хүүхд, эхний 9-т орсон хүүхд нь одоо нөгөө цэцэрлэгт хүрээлэн дээр видеого хийлгээд тэгээд дараа нь ингээд хаан тусгаар тогтнолын ордон билүү тэмцээ очиж ингээд дахиад 2 дугаар шат буюу дахиад нөгөө нэг тэмцээнд үргэлжилсэн. Тэгээд тэмцээнээс тэгээд 4-т орж байсан. Урагшааныг бас шатаа гэсэн. Тэгээд энэ бол надад энэ айгүй тийм нөгөө цаг хугацаа зарцуулсан, хүч хөдөлмөр оруулсан болохоор их үнцэнтэй санагдчих. Тэгвэл яг элтгэх урлагаар хичээлж байгаа тийм хүмүүсд зөвлөгөө ер нь өгвөл яг юун дээр анхаарах хэрэгтэй байдیں۔ Тэгэхээр бас би бол нөгөө тийм амар мундаг элтгэгч бол биш л дээ. Гэхдээ яг хоо зүгээр бусдыг сонсож чаддаг хүн л илтгэж чаддаг гэж боддог. Тэгээд бас нөгөө ингээ илтгэлээ ингээ бичиж найруулж байгаа шүү дээ. Гэхдээ ингээл нөгөө ямар эссе бичиж эссе бол өөр шүү дээ. Эссе бол ингээд өөрийнхөө үзэл бодлыг ингээд урны яруугаар ингээд илэрхийлээд ингээ бичнэ. Харин хүн илтгэх ингээ эндрийн ард гарчаад нөгөө сандрал тайзны айдас те тэр хүмүүсийн харцнаас ингээд айгаад яг тэр ингээд бичсэн шигэ найруулсан шигэ ингээд ярихад айгүй бэрх болчдөг байхгүй. Тэдрээ бүгдийг баг мартчихдаг. Тийм болохоор судалгаа их чухал. Яг хүн судалснараа, яг ойлгоснараа эндрийн ард гараад ярьдаг болохоор. Тийм судлах, тэгээд унших, сонсох чухал гэж боддог одоо. Тэгээ ер нь хамгийн гол зүйл бэлтгэл шүү дээ. Ер нь бол хүн нэг юмд ингээд тууштай явж байгаа л явсны үр дүнд л ингээд одоо үр дүнд л амжилт юм. Яг бэлтгэл гэдэг зүйлээс хамгийн чухал зүйлүүд нэг баг гэж бодож байна. Тайзны айдас гэдэг зүйлийг бас яг хамгийн гол дарж чадах зүйл бол бэлтгэл ах гэж боддог. Хангалттай сайн бэлтгэлтэй хүн яг өмнө нь ингээд өөрийгөө ингээд сориод ингээд үзэж мүзээд ганцаараа бэлтцсэн хүний сандрал гэдэг зүйл бол харьцангуй гайгүй байдаг баг гэж бодож байна. За хоол номын талаар жоох ярих уу? За чи ер нь ном уншаад ингээд одоо ном уншсан чамд ач холбогдол юу байдаг вэ? Надад ном унших ач холбогдол яг хөө сүүлийн үед тохиолдсон яг зүйлсээсээ ярих гэж бодож байна. Би яг сүүлийн нэг сар мар ингээд жоохон ном ингээд салгардуулаад ерөөсөө уншааг байхгүй юу. Өмнө ингээд нэлээх ном уншижсэн. Тэнгүүд ингээд ярьж байгаа хэлж байгаа зүйл маань бүр амар мяа болсон юм шиг санагдаад
нэг сонин яриад нэг юм утгагүй. Ерөөсөө өмнө ингээд ном уншиж байхдаа амар текстэй амар гоё ярьдаг байсан юм шиг санагдаад тэгвэл одоо болохоор ингээд жоохон ном уншихаа болоод ихсэн чиг гээл нэг л нэг эвгүй сонин санагдаал ингээд ярьж байгаа нэг л буруу сонио яриад байгаа шиг санагдаж байгаа. Яг ингээд ингээд ном уншин штэ хүн. Тэгээд яг тэр номны одоо зохиолчиг сэтгэл тэр номны зохиолчиг ингээд философи ингээд яриад эхлэхгүй зэ. Хүн ингээд ном уншихаар зэгцтэй ярьдаг, зэгцтэй бичдэг болдог. Энэ бол хамгийн одоо чухал тэр номноос авж байгаа ач холбогдол юм шиг санагддаг. За мэдээж тэр номны агуулгаас бас амьдралдаа хувь нэмэр оруулна л да. Нэр би энэ зүйл дээр ингэх юм бэ, тэр зүйл дээр тэгэх юм бэ гэж. Одоо сонсохоос илүү уншаад ингээд хараагаараа нүдлээ тогтооцсон юм бол сэтгэлд илүү их үлддэг юм шиг санагддаг. За тэгээд номын тэмдэглэл хөтэлдэг. Би бол номын тэмдэглэл хөтэлдэг. Би бол хөтэлдэггүй. Яг эрэгтэй хөхөд эрэгтэй хөхөд болохоор яг тийм хөтэлдэггүй байх. Зүгээр яг номоо уншиж байхдаа үнэхээр яг таалагдсан эсгүүдийн зураал ингээл хадгалаад үлдээчдэг. Би бол номын тэмдэглэл хөтэлдэг. Сая бас номын тэмдэглэл хөтлөх юм дүүргийн хэмжээний тэмцээнд нэгдүгээр байранд орсон. За ингээд нөгөө нэг анх болохоор бид нар нэгэн хөвшмөл байдлаар зохиолчийн нэр зохиолын баатруу тэгээд ингээд нэг баахан дараалсан юм дээр доор нэгээ бичээл явдаг гэсэн шүү дээ. Тэгээд ямар ч тийм тэгээд ойлгосноо зурх мурах ч гэдэг юм уу нэг тийм байсан. Тэгсэн чи сүүлийн үед нөгөө юм хөөж буужоо тэгээ тийм журнал гэдэг тэр бужоо маягаар бужоогийн загвараар ингэж их хөтлөх ингээд сонирхол төрсөн. Гэтэ бужоо хөтлөх хүүхдэд амар хөдөлмөрч юм бэлээ. Маш их цаг зав орд юм билээ ш тэрэнд ч бас ингээд хийгээл загварын зохиогоол ингээд хийхээр айгу бүтээлч бас юу шаарддаг юм бэлээ. Тэгээ бужоо маягаар ингээд хийхээр одоо яг хөө тэннээс ингээд дахиад хиймээр санагдаад дахиад ингээд хиймээр санагдаад идэв билээ. Ингээд бужаа яг хөө яг ингээд хийснийхэн дараа айгүй гоё ингээд харагдаад байгаа шүү дээ тэр чинь. Тэнгүү дахиад л ингээд хиймээр санагдаад ингээд тэгэл ер нь бол юмны үр дүн гэдэг их гоё юм да. Тийм ер нь бол яг бужаа дээр бол яг миний хувьд бол яг чаддаггүй. Яг ингээд хэцүү санагдаад байдаг байхгүй ингээд хийхээр бас ингээд яг тэгж сэтгэлд эцгээр гоё хийж чадахгүй бол тэр чинь муухай штэ нэг хаана яаж наах вэ гэж ингээд хүмүүс ус амар тэрэнд ч их бүтээлч ингээд байдал их чухал байгаа байхгүй. Тэгэл хаана яаж наалах вэ? Аль өнгүүдийн хооронд нь тохируулгаа гэл. Тэгээ бужаа хөтлөх бас гоё юм билээ. Би бол ингээд байнга бол хөтэлдгөө хаяа зүгээр ингээд үнэхээр их цаг завтай байгаад байвал ингээд яа. Гэтэ 12 дугаар ингээд бол цаг зав бол их бага болчдөг юм байна. Ихэнхдээ ингээд нөгөө хийх юм их хичээл их байгаа болохоор тэгээд бас нэг одоо жишээлбэл би бол ингээд сэтгүүлч мэргэжлэр явна гэж штэ. Тэгээд Сүйси радио телевизийн ингээд сургуульд орох юм бол одоо мэдээж ур чадвар гэдэг зүйл өгдөг соёл урлагийн сургууль. Тийм болохоор ур чадварт бэлдэн гээл тэгээд ихэнх цагтаа ер нь бол одоо бол эсэл бичиж байгаа гэж хэлж байна. Тийм. Тэгээд сүүлд болохоор чи сүүлд ямар ном уншсан? Ер нь сарын өмнө би яг нэрийг сандгүй маа ингээд. Яг цөөхөнд одоо явж байгаа. Уншаад. Би одоо сүүл гаргаад ирэхгүй. Нэнийг уншиж байгаа. Энийг төрс өдрөөрөө бэлгэнд аваад дэлхийг захирч буй 30 эрхмийн тухай. Ямар гоё юм. Яг сүүлийн үед дэлхийг захирч буй 30 эрхмүүд гэдэг яг энэ номыг уншиж байгаа. Яг миний хувьд бол. Тийм л дээ нэг амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхээс ингээд уншихаар бас айгүй тийм гоё идэг штэ. Би болохоор сүүлд нөгөө амьдралд бэлэн охин үрмэн гэдэг номыг уншсан. Одоо мэдээж оюутан болох гэж байна. Амьдралд одоо бэлэн биш байна. Тэгээ тэр номноос айгүй тийм ягаад ч юм тэр номыг уншихаар ингээд хүнтэй ярилцаад байгаа юм шиг нэг ээжтэйгээ яриад байгаа ч юм шиг нэг тийм айгүй гоё дотн мэдрэмж төрдөг. Ягаад гэвэл тэгсэн байна, ингэсэн байна гэдэг нөгөө нэг тийм төслөр тэгэрээ миний охин ингээрээ гэдэг нэг тийм нэг сэтгэлд нэг томтны хүнтэй яриад байгаа юм шиг. Тэрний өмнө бас цалгисдыг уншаад бас цалгисад бол үнэхээр гоё нэ. Яа ялгаад санал нээж юм. Ямар нэгэн зүйлийг одоо чи зүгээр л нэг ингээ гинтэж ол чи яг одоо ингэ гэл нэг гинт ингээл хүнийг ингээд одоо тэгдэж штэ. Тэгэхээр нөгөө нэг амар хүн ядарчдгийг юм шиг надад санагдаад байдаг. Хит их ингээ хичээхээр ингээ хүн ядарчдээ штэ. Цалгисад дээр бол нөгөө еврей хүмүүсийн нөгөө нэг амжилтын үндэс гэдэг байгаа штэ. Юмыг багаар ахиулах. Ингээд одоо жишээлбэл өдөрт 5 хуудас ном гэвэл 5 хуудас номоо уншдаг. Тэгэхээс өдөрт нэг 20 хуудас ном уншаад эсвэл өдөрт нэг ном уншаад 5 өдөр алгасыг гэсэн тийм зарчим байдаггүй. Тэ нэг иймэрхүү зэсэд өнөөдөр нүхтлээ уншиж уншижсэн маргааш нь юу уншихгүй зүгээр хэвдэж тэр биш яг зүгээр багаар нэг жоохон. За Чингис Өгтийн подкастын өндөрлөх цаг тон төгсөн байна. Яг нэмж хэлэх сүүлийн үг. За ингээд ямар ч нэвтрүүлэгтээ орж яриасан подкастт орж яриасанд баярлалаа.
Тэгээд надаас бол 3 дүү юм байна те. 9 дугаар анги гэхэд их мундаг хөө байна. Тэгээд одоо миний нэмж хэлэх юм гэвэл за тэгээд цойлогсод номын нөгөө нэг гол нөгөө миний бол зарчим бол яг нөгөө тийм байхгүй юу? Нөгөө баг багаар ингээл ахиул гэдэг тэгдэж штэ. Яг цойлогсод номны тэр юу шиг л ингээл баг багаар ахиул гэж хэлээ да юм. За зөвхөн маш их баярлалаа. Үнэхээр хэрэгтэй подкаст боллоо. Тэгээд зочиндоо үнэхээр их баярлалаа. Тэгээд подкастаа дуусна үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээд манай сүүлийн хэлсэн үг маань болохоор мимиг баг багаар нь хийгээрэй гэж зөвлөлөө. За ингээд Чингис Сүхтийн подкастын өрөө дөндөрлж байна. Тэгээд баярлалаа. Баяртай.